санаа дагач тэр жоохон машин нэмэгдсэн шинжтэй биш үү? Арай нэмэгдсэн. Ярамгаас нэгдүгээр ороод 10 минут явна гэж чинь. Асад гоё шүү те. Хоёр удаа яваад ирсэн. Амьдралдаа үзээгүй юм үзсэн шүү. 11 сар амьдрал. Чи өдрөө мэндээ. Дааны бич юм. Тэ. 100-ны сар 6 биш те. 100-ны сар 6 биш. Одоо тэгээ 97 хоногоос ажил эхэлнэ. Хоногоос ажил эхлэх учраас хоёр хүүгээ нэг агаар л болнаа гэд явж байна. Энэ удаад хоошоо явнаа гэж. Урд нь зүүн тишгээ явсан. Багнуурын цаана. Багнуурын сааталд Эрдэнэт гол орсон байгаа. Энэ удаад хоошоогоо арга үнтээс хойшоо Бацанбөрийн сангийн аж ахуй. Бацанбөрийн сангийн аж ахуйгаас цаашаага хуучны Сүгнэгрийн гол. Манайхан Сүгнэгрийн голын амралт. За тэгээ тэр хавьд байдаг пионерын цуцлангуудаар мэдчихэж байгаа баг. Дууч байдаг Сүгнэгрийн гол гэдэг. Би одоо Сүгнэгрийн гол дээр маш олон жилийн өмнө хүүхэд багтаа пионерын цуцланд амарч ирсэн. Наана нэг хэд удаа очсон та. Гэтэ Сүгнэгрийн гол руугаа яваагүйгээр наашаага эргээд Модтой уулын ам руу очижсэн. Одоо энэ удаа Сүгнэгрийн гол руугаа жоохон явж үзье гэсэн юм бодолтой. Бодолтой явж байна. Тэгээ одоо хотынхоо эргэн тойрондоо ингээд нэг богино аялал хийж байгаа. Аялж байгаа ухаантай. Холын аялал хийх боломж алга. Тэгээ энэ жил бас хол явааг нь болсон юм байна. Нэгдүгээрт бороо бас илбэг байна. Энэ хитрхи ингээд өдөр болгон бороо орох чинь бас айгүй их сутраагаад байдаг. Явдалтаа сутрах биш. Очоод нөгөө майхан барихлаар дандаа нөгөө нойтон газар майхан барих гэдэг жин зохиол байдаг. Гал бүлийн ихлээр аргал эргэн тойрны аргал маргал янз янзын юмуд нойтон байдаг. Тийм учраас энэ бороотойд юм олон хоног үргэлжилсэн юм бороотойд аялал хийх бол ер нь тохиромжгүй. Айгүй хүн сутраадаг. Тэгээ чи байхад унтахлаар чи хамаагүй юм чийг зохиод өглөө усахлаар чи агаар нь өөрөө ургамд чигтэй агаар нь чигтэй учраас бүр хүнжил гуудас янз янзын бүгд чиг зогчтой. Тэгэхээр нөгөө хүүтэн чиг нь зохиулна гэдэг нуруу нугас нуруу муруу илэд болоо юм татах гад. Өөр охин шээгээ тэгээд балраа штэ. Тэр энэ жил одоо аялаж яваагүй дээ нэг талаар бас зөв юм болжээ гэж сууж. Хоёрт нь бас энэ бензин тасны асуудал бас баг шиг байна. Энэ тэнд бас бензин доочирсан тийм юмуд харагдаад байна. Тэгээ одоо энэ заавал ингэж үнэ нэмэхдээ бензин өгөхгүй жоохон дарштааж ээж тэгжээж өгдөг нэг юм мод дэлгэрчглээ зүгээр нэмнэ үсттэй. Заавал нэг бензин өгөхгүй ойчрлуулж арга дашлангийг барж ээж. Одоо тэгээ бензин нэмсэн хэдэн төгрөгч байсан хамаагүй бензин авъя гэдэг юм сэтгэхүй тархинд нь суулгаж ээж. Тэгжээж бензин өгдөг ийм уламжлал тогтоод олон жил болж тээ. Нэмэхээс өмнө заавал нэг ингэдэг шүү дээ. Заваа юм шиг. Тэгж байгаа нэмдэг. Энд чи олон хүмүүсийг зутраалж байгаа байхгүй. Ялангуяа хөдөө орон нутаг гэр орноосоо хол байж байгаа улсууд бензин тасгүй ингээ нэг газар очирлаад байна гэдэг хэцүү шүү дээ. Тиймэрхүү маягаар явж байна. Өнөөдөр бол өвөлтэй, нартай 25 градус. Энэ альва нэгэн аялаж явахдаа сэтгэлийн хөөрлөөр явахгүй. Бороотой байна уу? Үүлгүй нартай байна уу? Үүлтэй нартай байна уу? Тэрийг. За одоо бас нэг жоохон туршлага сууж штэ.
Ер нэг үлдээ нартай тийм өдөр аялаж явах гоё байдаг. Улаан цайм ингээд нэг нар шараад авахс хэцүү. Та ялангуяа нэс хүүхдтэй хүмүүс. Сүүтэр олдохгүй. Тийм учраас өвөл нартай юм өдөр. Гараа явж энэ. Монголын нийгмийн бозруулаг ярьж 2-3 удаа лайв хийлээ. Одоо ийм юм яриха болио шиг. Энд хэдгүүл ярьцгаач. Ер нь л одоо тэгээд дээр дооргүй энэ ёс зүй гэдэг асуудал. Ухамсар ухаан гэдэг асуудал нь өндөө л утгач. Бид нар одоо эмээлтээр хоошгоо дархны замаар явж байгаа 61-ийн гармаас баруун талаараа тойрхгүй явж байна. Одоо эмээлт рүү эргээд тэгж явж байгаа 61-ийн гармаар хоошгоо эргээд хоошгоо явж байгаа 61-ийн гармаараа баруун эргээд тэгээ гүнтийг араар дагсаар байгаад Батцанбарын сангийн аж ахуй орчтой. Батцанбарын сангийн аж ахуй нэг тийм хол биш. Ер нь манайхан Улаанбаатарын эргэн тойронд ингээд хөрхөө нэг агаарчаа гэж ивэл хоошгоо явдаг хид хідэн аятайхан газрууд байдаг шүү. Хоошоо давхиж байгаа тэр юуны тэрүүгээр өрхний наагур Борнуурын сангийн аж ахуй ороод Борнуурынхаа сангийн аж ахуйн тэрүүгээр уршига шорон замаар явсаар гад гой модтой уулын амууд байгаа. Борнуурын сангийн аж ахуйч гэсэн бас голоор бас хөөрхөн гол молтой. Тэгээд ингээд нэг юм жижигхэн тойрог хийж болно. Бас Батцанбарын сангийн аж ахуй бас байна. Борнуурын сангийн аж ахуйгаас Борнуураас давхсараа Батцанбарын сангийн аж ахуй ороод ирдэг шорон замч байдгийг. Зам нь тийм хэцүү биш. Тэгтээ байгаль нь бол ер нь гоё. Бүгдээрээ одоо энэ тэрж рүү шаваад авахаас тийм зөв сонголт бос. Тэрж рүү ч одоо хүн болгон шавж гин уулын ам болгонд ингээд шамбаарлцсан амралтын газрууд байна. Ерөнхийдөө манай монголчуудын амралт гэдэг бол харигтан согтуурах байдаг. Харигтан согтуурах, орилсон, хашгирсан, хөөрсөн тийм залуучууд тийм байгаад байдаг. Амар амгалан хүсье, амар амгалан агаар салхийг нам гүмийг хүсье гэж бодож ивэл олон хүний төвлөрлөөс олон хүмүүсийн цуглаанаас хол байх хэрэгтэй. Яг залуучууд яг хөө тэгээд ингээд хүн хайж явдаг бах. Өнгөрж орилж ууж идэх гэж. Зүгээр ингээд гэр бүлэрээ явж байгаа, өр хүүхдүүдтэйгээ явж байгаа ийм улсууд бол нам гүмийг л хайна штэ. Нам гүм. Тэгээ гой цэвэр агаар нэг олон хүнд адилтаагүй байгаль орчин. Энэ хотоос баруун тийшгээ бас ингээд гараад авчихлаа. Миний нөгөө хуучин хүүхэд ахаа үед амьдарч ирсэн сум маань байдлаа. Аргалант гээд. Тэр аргалант сумаас цаашгаа хитрээд атар аргалант гээд энэ хоёр сангийн аж ахуйн голд мулцэг ис гэж байж байгаа. Ер нь замынхаа урд харагдж идэм да. Нэг хэсэг ис. Тэр мулцэг исэн дээр очиод нэг өдөр бөөр нурууны энэ өрөвслийн тулай шархтай тийм усууд тэр мулцэг исэн дээр очиод халуун нартай өдөр. Ер нь бол исэн дээр ингэж имчилгээний маягаар нурууга хийсэнд шарах хөл гар үеийн мөчний өвчтөй улсууд тэр исэн дээр суух. Тэр чинь ис чинь өөрөө имчилгээний чанартай. Доороос ингээд төөндөг. Байгалийн шарлаг гэсэн үг. Тэгвэл энэ хоттой ойрхон ис бол одоо эндээс нэг 80 км давх гээд баруун тиш давх гээд мулцэг ис гэж байж байгаа. Хустай нурууны наан байдгийг. Хустай гэдэг. Хустай нуруу гэдэг маань одоо дахин үржүүлэгийн байгалийн бас эдэлбэр газар байгаа. Тэрний наан. Хустай нуруун дээр очиод яг хүмүүс дахиж дахиарна гэж дахиж очиод идэх. Хустай нуруу бол яг би бол хустай нурууг мэднэ. Дэх ахтар тэр дахин гарч ирээд харагдаад ахгүй. Дээрэс нь үзэж харах юм ер нь багтай. Наадын тэр мулцэг хийсэн нь бол одоо өдөд мойл гарцсан байгаа да. Мойл ургадгийг бас хийсэн дотроо.
Тэг яг мод идэх дуртай усуд бас байна. Их аргун жимсэлтэй. Манай чинь модон тэр дуртай байлээ. Тэг мод бас чаа аргаад байдیں۔ Тэ. Бүгд багтаа мод зөндөө иддэг. Ер нь 100 км-ийн тойрог дотор Улаанбаатарын эргэн тойронд бол давхаад нэг өдрийн аялал хийгээд очоод нэг газар очоод нэг 2 цаг юм уу 3 цаг хэртээ сайхан хоолунд идэж угаад наранд бие шараад хүүхдүүдээ сайхан тоглуулчаад тэгээ буцаад дахиад ороод ирэх тийм газрууд бол байгаа шүү. Шуун паприка, биокомбинат шуун паприка шаашгаа давхлаар Төв аймгийн Алтан булаг сум гэж байж байгаа. Алтан булаг сумаасаа цаашаа гарч давхад Алтан булаг сумын цаашаа нэг 16-7 км давхин үт Хээрийн гүр гэж байдаг. Хээрийн гүр гэдэг туул гол дээгүүр тавьсан модон гүр баг. Тэр Хээрийн гүрээр гараад тэгээ тэр авдаа бас туул голын тэр ерөнхийдөө тэр авийн туул гол бол нэлээд ингээд замдаа урсгал ус чинь бас өөргөө цэвэрлдэг гэдэг. Замдаа нэлээд цэвэрсэн тийм аятайх юм. Юу гэдэг. Тэгээд туудын бор яг биокомбинатын тэнд туул гол руугаа очоод ирэг дээр байж болно. Жоохон үнэртэй байгаад байдаг. Хотел лаг шавар. Цаашгаа нэлээд давхад Алтан булаг тэгээд цаашаа чи бүрэн сум байдаг баха. Гэтэ Алтан булаг сумаасаа уршаага туул гол нэдэр бол нэлээд сайхан усан цэнгийг болоод буруусныг хөтгөн болоод тийм газар байдаг. Одоо би яг өөрсдөө манай гэр бүлийн явдаг газруудаа яриад байна л. Биокомбинатын энэ төр бид нар зөндөө очив. Ер нь яг жоохон өндөрхөн машинтай бол евро бас болдгийг. Яг тэрэлж рүүгээ орохгүйгээр чонжин болдгоосоо жоохон цаашаа давхгаад тэрэлж болохоо яг урдуураа бас яг айл байдаг л да. Гэхдээ ер нь бол бас аятайхан байдаг. Өн жоохон өндөр машинтай байх хэрэгтэй. Тэгэхгүй жоохон шавартай. Зам жоохон ивгүй. Жижиг тэрэгтэй бол явах хэцүү. За одоо өнөө маргааснаас авахгүй бол Улаанбаатарын нүүдэл эхлэндээ өрх. Улаанбаатар руу тэгэл нэг манай нөгөө аянчингийн ичингүүд чинь наашгаа найган үсттэй өөрхий ядарсан өдөө гадагуур олон хоног явцсан хэр даг болчихсон. Одоо тэр зовлонгийн чи мэдэн шүү дээ. Өөр бошоохон гэрийн бараа харахын түүс болчихсон. Нэг баахан амтд чемдан дөрөн хэртэй хувцс хунартай. Тэгэл одоо халуун усаа мөрөөдцөн. Хөрхий хэдэн монголчууд тэгэл наашгаа явна да. Яа шумуул ихтэй. Мэдээж гол дагж байгаа юм чи шумуул байгаа баг. Тэгтээ их сонио. Багнуураас цаашаа хэрлэн гол баг шумуулгүй байдаг шүү дээ. Айгуу сонио. Бидгөө бид шумуулгүй үед очсон юм уу? 2 удаа очиход хэрлэн гол бол айгуу шумуул багтаа байлээ. Ер нь шумуулгүй тэг шүү. Сонин гол. Ер нь мэдээж ингээ гол чигээд байгаа шумуул байна шүү дээ. Тэгтээ хэрлэн гол шумуул багтаа байсан. Захны тэр идрийн гол. Идрийн гол шумуулгүй тийм гол эс. Ийм шумуулгүй голод байт юм бил. Хөвслөөс наашаа цагаан уусмаас тий.
Цагаан уусамаас наашгаа бид нар явж байгаад эдрийн гол дээр нэг 2 хоногод шумуул байхгүй. Гоё шумуулгүй голч их гоё юм билээ шүү дээ. 2 хонсон мэт дээ. Тэг. Нөгөө нэг хонь олоод айлаас хонь аваад тэгээд тэн дээр хорхог хийгээд гидсэн шанж идээд тэгээд эдрийн гол дээр чи 2 хоногод яагаад байгаад исэн бэ гэхээр ер нь нэг газараа 2 хоног гэж байхгүй бид нар чи нэг оноо л явчихдаг. Шумуул байхгүй. Оо яста жаргалын газар үл. Гэхдээ намуухан гэж тийм ширүүн гол биш. Ховд гол мос шиг шим ширүүн биш. Эдрийн гол амар гоё намуух. Завхан гол бас гоётэй өгшөө. Тэр юу бас гоё шүү дээ. Тэгээд очтай тусмаар гэж. Юу. Дэлгэр мөрнөө. Оромжоо болонд байдаг уу? Тэгээ дэлгэр мөрөө. Тэгээ дэлгэр мөрөн бас их намуухан гоё. Завхан гол өстэй яг дуушгал юм биш. Тэ. Завхан голын чинь тухайн дуу байгаад идэв шүү дээ. Үеийн хоошийн дархан руу ягаад очирлоод байгаа юм? Дархан руу очилж шүү дээ. Дархан руу явдаг зам нэлээ машинтай байгаад байна. Аа? Бага яваад гэсэн. Мэдгүй одоо ч гарч явж идэх хүмүүс баймаргүй лээ. Оо манай эндээс харагдахгүй. Манай нөгөө юуны уцны юу доор суудсан учраас би танаас зам харуулж чадахгүй байл. Завхан гол айгүй гоё гол. Тэгээд ийм тал дээгүр урсдаг. Одоо тэр ундраг нь яадаг юм аа. Тэгтээ энэ хамгийн ингээд энэ тэнд явж байгаад хамгийн гоё санагдсан гол бол ховд гол. Тэгвш. Ховд гол бол асал. Ер нь манайх нэг үзчихмээр л юм билээ ховд голыг. Ялангуяа ус талаас нь. Ус талаас нь тэр үүрэг нуур талаас. Ачт нуур үүрэг нуур гэдэг байгаа шүү дээ. Аль? Ховд гол. Ховд гол руу сайн сэлж мэлдэг хүн орохгүй живнэ. Тэг. Тэр бас урсгал ширэн тогшин юм бил. Гэтэ байгалийн үзэмж бол үнэхээр гоё. Нууруудаас бол за тэгээд шумуултай нуурууд л их байгаа юм да. Тэгтээ Хергас нуур өдр бол Хергас нуур өдр бол шумуулгүй мөртлөө хамаагүй Хергас нуур руу орол сүрдмээр те. Тэр дөө живж өгөх нь. Мань мич устаа сайдаг хүмүүс Хергас нуур руу оролт. Харус нуур өдр бол за тэгээд тэнд бол нүцгэлж яах вэ те. Дөргөн нуур бол өстой гоё нуур те. Дөргөн өстой юмтай нуур. Тэгээд тэрний давлгаа нь их гоё те. Мэрэлзаал. Тэгээд ийм халуун илстэй. Яг тэр юу талдаа хомын талдаа ийм халуун илстэй. Оо илсэн дээр манай моожгоч дөнгөжгөлд орсон юм майзгууж өгч лөө. Илсээр тоглоол. Тэлмэн нуур их гоё нуур дөө. Тэлмэн нуур бол ер нь л их тийм дэлгөө нуур те. Сайх. Яг усан цэнгийг биш л дээ. Жогон гужиртай нуур. Хөвсгөл нуур өдр бол амар өө. Хөвсгөл нуур бол хүн оролт байхгүй. Ястаа загсны бол. Амар хүүтэстэй. Зуны халуун байж очижтэй чүмэг дашмаар. Гүнзгий болохоор тэгдэг байхгүй. Тав алхаал юм хүзүү тулчдаг юм шүү дээ. Амар гүнзгий. Сайхан нууруудаас манайх ч одоо 2 удаа тэлэн нуурын дээр очлоо дөө. Тэлэн нуур их сайх. Аа. Нэг хэсэг газар шумуулгүй. Тэ. Буянт гол сайхан гол мэднэ. Баян үлгий.
Толбнуурч бас гоё нуур үлээ тий. Харин гоё гэсэн. Өдөр очиж байгаа. Бид нар наагуурын дайрал өнгөрсөн, дахиад өнгөрсөн, хараад өнгөрсөн. Гоё болсон хүмүүсийг очсон юм байна шүү. Толбнуур бол одоо яг аялал жуулчлал янз янзын юм хөгжүүлэхэд том боломжийн нуур шүү дээ. Баялаг аймгаа төвийн надад байждаг. Цаашгаа нэг 20 30 тавьдаг юм уу? Толбнуур цааш нь 20 30 тавих бах тий. Тэгээ өлгөө орчин өстэй. Ховдоос 100 байх. Толбнуур Баялгийн явж ах чинь хоолтой цам гар байр харагдаад шүү дээ. Айгуу сонио. Баялг руу давхиж байгаад хоолт ингээл замын хойно ингээд цам гар байр харагдаад байна. Тэгсэн мөртлөө юуны Увс аймгийн ховд сумаас Увс аймгийн ховд сум гэж байж байгаа. Увс аймгийн нөгөө Бөхмөрөн ховд Увс аймгийн өмнө говь гэдэг ийм 3 ойрхон сумууд байна. Тэгээ ховд сумаас ингээд харахад бас цам гар байр харагдаж байна шүү дээ. Тэгэхээр тэр цам гар байрхны наан цаанал ерөнхийдөө Увс Баялгийн байж байгаа байхгүй юу? Тэр юунаас Бөхмөрөн сумаас гол гатлаад шууд Баялгийн нутаг руу дахин орчдөг гэдэг бол үнэн байгаа байхгүй их ойрхон харагдаж байгаа. Тэр юуны тэр ховд сум Увс аймгийн тэр ховд сумаас сумын цаагуур урсж байгаа тэр том гол чинь ховд гол болж таараад байгаа шүү дээ. Тэгээ ховд голынхоо нэрээр л ховд сум гэдэг. Жижигхэн өөрхөн сум байл. Бацуурын нутаг гэж хүү. Бацуур чи өмнө говь гэж хүү. Увс аймгийн өмнө говь сум гэсэн үү? Ховд сум их гэлөө. Бацуур аварч. Толбнуураас 45 км тэгнэ тийм. Бид нар одоо километрийн нэг хол тавьдаг юм а. Тэгээд яг ингээл баруун тал харагдаад мэлгэсэн сайхан нуур харагдаад тэгээ цаашаа давхад нэг даваал орчдөг санагдаад байна. Тэ? Нөгөө 61-ийн гар мөн болоогүй л үү? Аа. Болоогүй л үү? Чи мартцсан гэж байна. Яранда халаад хитрээ тэ. Энэ Төв аймгийн Баян Чандман гэдэг энэ хөөрхөн сум байдаг шүү дээ бас. Баян Чандмаас одоо манайхан тэр юуны агадгийн хидийг бол мэдчихэж байгаа. Гэхдээ Баян Чандман сумаас агадгийн хид орохгүйгээр яг Баян Чандман сумаа дөнгөж өнгөрөөд баруун тишгээ биш зүүн гар тишгээ салаад тэр нэг уулын ам руу өгсөн шорон зам байдаг. Тэрүүгээр давхичвал тэрүүгээр давхгүй цаашаа давхсаар байгаа Баянтын сангийн аж ахуйн сумар газар руу дахин орчдөг. Бас явхад их гоё модтой уулаар явдаг. Би танаас одоо энэ Улаанбаатарын ойрхон заавал хол явахгүйгээр ойрхон газар явчаасай гэж байгаа байхгүй. Одоо тэр Баян-Уулгийн тэр Цэнгис сум аймгийн төв хоёрыг засамдаар холбосон уу? Норбек Цэнгис сум юу хоёрыг өлгийн хоёрыг засамдаар холбоно гэж яриад байсан. Тэр чинь нэлээд дээх нь үйч штэ. Бид нар чинь хэдэн жил өмнө явжсэн? 3 жил өмнө явчих уу? Ха? 4 жилийн өмнө явсан юм шүү дээ. Оожгооч ээжигээ гидсэнд байсан гэхэлээ 4 жилийн өмнө явж ирсэн юм байна. 4 жилийн өмнө явж байгаа нэлээд сайжруулсан замтай. Тэгээд өлгийн юу хоёрыг Цэнгис сум хоёрыг засамлаар холбоно гэж хэлсэн. Засамлаар холбочвол тэр өстө гой маршрут гарч ирэх гээд байгаа юм да. Тэгэхгүй бол бас л явуулдаг юм байл шүү. Тэгчүү цаашаа баг төрний өрхөөд авахд бол нэг хол биш. За тэгээ баг төрний өрхөөнөөс наашгаа тэр Цэнгис сумаар жоохон баруун талаар нь давхвал
Бас л гоё газар явдаг ш. Яг нөгөө манай машиныг 360 иргэдэг. Тэ? Замын ажил явагдаж байгаа гэх энэ хуурж одоо хурдан тавьчихад яадаг байна. Тэр чинь одоо тэгэл бас одоо дотоодын аялал гадаадын аялал зуршлын бас л гол замуудын нэг шүү дээ.